Энэ удаагийн бичлэгээр би өдөр тутмынхаа мейкапыг хуваалцъя гэж бодлоо. Аюул олон хүн асуусан. Everyday makeup routine. Тэгээд шууд мейкапаа биш ер нь скин кернээсээ эхлэе гэж бодсон бас. Тэгээ хамгийн эхлээд энэ Mediheal-ийн Blemish Pad-аар нүрээ арчдаг. Би өглөө нүрээ угаахаа болцсон. Тэгээ сая сэрчээд, цайгаа уучаад, тэгээ гараагуучаа шүдээ угаачаад тэгээ шууд падаар арчиж гин гэсэн үг. Усаар ч угаахаа болцсон өглөө. Тэгээ ганцхан оройдоо яг давхар цэвэрлэгээ хийж байгаа. Тэгээ саяны пад болохоор яг юм арьсан дээр батга гараад байгаа үед арьсыг аягүй гой тайвшруулдаг. Тэгээ саяхан миний нөгөө сарын тэмдэг ирээдэг энүүгээр жоохон ингээ батга гараад байсан. Толгоогүй батганууд. Тэгээ одоо гайгүй тайвширч байгаа. Тэгээ ардаас нь би энэ Jumisoгийн үгүй штэ. Нэг хак хэлэхэд заяа. Би мейкапа хийхийн өмнө уруулынхаа арьсыг гуужуулдаг сойзороо. Ингээ гуужуулаад тэгээд энэ Laneige гэдэг лөө энэний уруулны маскыг уруулнаа тавьдаг. Тэгээ энэ яг мейкапа дуусгаад уруулыг аягүй чигшүүлсэн байдаг. Тэгээ түрүүн падаар арчичаад ардаас нь энэ Jumisoгийн гиалураны хүчилтэй тонерыг хэрэгэлдэг. Тэгээ саяны тонерын гоё юм нь болохоор мейкапа хийхээр ингээ бөмбөрөөд байдаг да ердөөсөө тэгүүлдэхгүй юм билээ. Тэгээ арьс ер нь хэр хураа байгаагаас шалтгаалаад нэг юм уу хоёр давхарлдаг. Тэгээ өнөөдөр хоёр давхарлцъя гэж бодож байна. Өглөөдөө ингээд одоо нүүр мөр жоохон хавгандсан байгаа үед болохоор би тонероо төрөх чахтаа нүүрэндээ массаж хийдэг. Тэр нь болохоор яг энэ хэсгээ сайн массажлдаг. Яг чих одоо энэ нүүрний уулзураа гэх юм уу. Тэгэд энэ булчингуудаа бас ингээд зөөлхөн дараад массажлж өгдөг. Одоо ингэж өрөх биш. Яг ингээд дараад. Тэгээд энэ дээрээ бас жоохон ингээд удаан дарчдаг. Би ер нь аягүй хөмсгөө зангиддаг байхгүй. Энэ болохоор жоохноос суудсан дадал. Миний хөмсгний булчин аягүй зангирсан байдаг. Хөмсг зангидалт бол яг Хараматагийнх баха. Тэгээ би 10 жилдээ мэдээлэл зүүн хичээлийн багштаас загнуулжсэн. Чи яагаад надад мухаараад байгаа юм гээд. Би уг ингээд яг төвлөрөөд ингээд ингэж хараад идэх байхгүй. Тэгээ энэ маань үрсүүлд ингээд рефлекс болсон. Тэгээд одоо ингээд өвчлөө тогтоолохгүй тулд тэгээ байн ботокс хийлгээд авахгүй тулд ер нь ингээд энэ булчингуудаа сайн сулж өгдөг ингээд. Тэгээд энэ хүзүү хэсгээ бас ингэж энэ булчингаа жоох ингээд суллаад энээс ингэж барьж чаад ингээд тэгээ энэ хэсэг дээр бас дарж өгдөг. Тэг ер нь иймэрхүү. Тэгээ одоохондоо нүур хавганд бүлцээгээгүй болохоор ингээ орхичээ. Хэрэглэх дуртай нарны тоснуудаа харуулъя заяа. Энэ нь болохоор Beauty of Joseon-ы Sun Serum. Энэ бүр үнэхээр гоё юм. Нарны тос биш. Тэгээд яг юм glowy одоо төгсгөлтэй. Энэ нийтлэгийн энэ тос болохоор бас айгүй шингхэн тэгээ арьсыг гоё чигшүүлдэг. Тэгээд надад энэ Dr. G-ийн Red Blemish гэдэг энэ нарны тос бүр үнэхээр их таалагдсан. Одоо яг батга гарч байгаа үед энэ нарны тосоо түрхээд мейкап хийхэд үнэхээр гоё болдог. Тэгээд шингхэн тэгснээ сайн чигшүүлдэг. Тэгээ өрөвсүүлэхгүй энэ гоё. Тэг өнөөдөр алийг хэрэглэх вэ? За өнөөдөр би энэ SPF 50-та энийг хэрэглэчихье гэж бодож байна. Beauty of Joseon-ы ийм бүтцтэй. Тэг энэс бол би бол салж чадхаа болсон. Тэг арьсагийн экстра хуурайч зүй байдаг да. Тэр үед болохоор би энийхээ ардаас дахиад давхарлаад нарны тос түрхдэг. Тэгээ угаасаа би нөгөө саяхан нөгөө сэхний лазерт орсон болохоор сэхний лазер чи миний одоо байгаа сэхийг ингээд бүдгэрүүлж арилгаж байгаа болохоос ш дахид сэх үүсгүй байх тийм хамгаалтыг бол үүсгээгүй болохоор өөрөө хариуцлагатайгаар нарны тосоо сайн түрхэж хамгаалж авахгүй болохгүй. Айгуу тухтай гоё. Одоо болохоор шууд суурай тавиад тэгэхээр би праймер өрдөөсөө хэрэгэлдэггүй. Тэг арьсны онцлогоосоо болдог юм шиг байгаа. Праймергүй надад одоо миний түрхэж байгаа foundation cushion байт юм уу те. Айгуу сайн шингэдэг. Миний хамгийн дуртай сүүлийн бараг жил орчим тасралтгүй хэрэглэж байгаа Junsemuлийн энэ cushion байна. Энэ болохоор medium гэдэг өнгө нь. Энэ өнгө надад бүр яг тохирдог. Тэг энэ жоохон дуусаад байгаа. Тэг сайхан Cloud9-ы advent calendar-аас болохоор энэ бас юм жижигхэн cushion гарч ирсэн. Энэний өнгө нь болохоор энээс нэг цагаан юм билээ. Тэг энэ жоохон цагаан дэдлээ. Гэтэ ер нь гайгүй лээ тийм одоо хүзүүнээс ялгархаар юм хөрхөр бол цагаан биш. Одоо ингээ өнгөний харж байна уу? Тэгээ энэ cushion-ы надад яг хамгийн таалагддаг юм болохоор байрнаас өрдөөсөө хөдөлдөггүй
Одоо өдөржингөө ингээ мейкаптай явж штэ тий. Тэгэл зураг авалтанд ороод бичлэг хийгээл гэрлийн урд удаан суугаал эсвэл дасгал масгал хийгээл ч юм уу. Тэгж яхад яг одоо энэ хэсэг мэсгээр ингээд нүүцсэн ч юм ингээ хоосорцсон байдаг да. Ердөөсөө тэгдэхгүй. Тэгээд бас нэг таалагддаг юм нь яг энэ хэсгээр ингээд аваарч маваараад идэг да. Энэ бас ердөөсөө тэгдэхгүй. Тэгээ ерөнхийдөө суурай нэг ингэж нимгэн тавиад тэгээд иймэрхүү одоо өнгийн жигдэлмээр байгаа хэсгүүд дээрээ дахиад жоох ингээд давхарлцдаг. Энэ хараа ингэж жигд болцсон. Тэгээд энэ төгсгөлийн хардаа юм glowy, хитрхи тослог биш, хитрхи мат биш, айгуу тухтай. Тэгээ одоо сүудэр, тосон сүудрээ тавина. Би болохоор энэ Charlotte Tilbury-ийн одоо энэ тосон сүудрийг тавих туртай. Энэ өнгө нь болохоор Fair Clear гинэ. Тэгээ би угаасаа өргөн шанаатай болохоор шанааныхаа энэ доор биш, ер нь яг энэ хавцаанаа ингэж тавьдаг. Тэгээ миний нүүр өөрөө diamond хэлбэртэй болохоор энэс доошоо тавьчвал миний нүүр энэ хэсэг том харагдана. Тэг хитрхи бас дээшээ тавьчвал ер нь яг тохиромжгүй гэх юм уу? Яг энэ 3-1 дээр нь тавьдаг юм шиг байна. Тэгээд ингээд духан дээрээ ингэж тавиад тэгээд энэ ирүүнийхаа сүдрийг болохоор би одоо энэ ирүүн дээрээ биш яг энэ уулзвар дээр энэ дээр ингэж тавьдаг. Энэ нүднийхаа энэ төгсгөлд ингэж тавиад тэгээд хамарныхаа үзүүр дээр ингээд тавьдаг. Энэ сүдэр бол надад айгуу таалагддаг заяа. Тэгээд ийм silky girl юм бас айгуу таалагддаг ийм cheeky puff гэдэг энэ сүдэр айгуу гоё, өнгө нь айгуу гоё, данч дууссан. Тэгээд энэ Charlotte Tilbury болохоор арай л жоохон оранж байгаад байдیں۔ Энэ болохоор айгуу гоё. Тэгээд одоо хамарны сүдэр дээр болохоор би Olive Young-аас ийм Art Class-ийн ийм фалмастран сүдэр олсон байхгүй юу? Энэ яг хамарны сүдэр тавихад бүр хамгийн супер заяа. Одоо иймэрхүү том сүдрийн жишээ нь хамарны сүдрийг тавих гэх ингээд жоохон өргөн болоод идэг байхгүй юу? Энэгээр ингээд тавихаар нөгөө харандаан хэлбэрийн болохоор аюу ийм гой зурагддаг. Яг зурмаар байгаа хэсгүүд дээр зурагддаг. Тэгэд би ингээ хөмсгөнийхөө доошоогоо ингээд оруулаад өгдөг. Яг хөмсг рүүгээ шууд холбочих юм бол аюу урт хамартай болчих болохоор тэгээд яг энэ хэсэг дээр ингээд сүдрийг жоохон нэмдэг. Тэгэхээр ийм шантгаар хамартай болдог. Тэгээд гурвуулныхаа доор ингэж тавиад тэг хэрвээ ялгааг нь харах юм бол энэ болохоор сав саарал тэг энэ бусад сүдэр нь болохоор ийм оранжтой байгаад байгаа. Хамран дээр болохоор ийм оранж сүдэр биш, сарал сүдэр айгүй гоё зөгтэй мэлээ. Тэгээд энэ Charlotte Tilbury-ийн бас багс байна. Энэ хоёр талтай багс. Тэг энэ багсаараа уусгаад өгдөг ингээд товшоод. Тэг би энэ удаад сүдрээ нэрийг шинжилж үзье гэж бодоод байгаа. Rare Beauty-гийн сүдрийг урд нь хэрэглэдэг байсан бас юм стикэн сүдэр. Тэр болохоор айгүй таалагдчихсан. Амар пигмент сайтай. Эсвэл одоо нөгөө нэг юм уусаж өгдөггүй байдаг. Та тийм биш болохоор айгүй таалагддаг. Charlotte Tilbury ч гэсэн ер нь бол гоё л юм. Fenty-гийн сүдэр болохоор айгүй хатуу гэсэн. Ингээд нүүрэн дээрээ зурхаар нөгөө тавьсан foundation тэр cushion гэдэг нөгөө суурийг нь авч яваад идэх гэсэн хөдөлгөөд идэх гэсэн. Тухныхаа сүдрийг ингээд хойх руугаа оруулж өгөөд ингээ харахаар нэг тод биш байгаа. Тэгээ энэ тавьсан сүдрээ уусгачаар яг энд ингээд зааг үсээд байгаа юм зү. Яг юм натурал. За одоо энэ багсныхаа артлаар нь тэгээ хамарныхаа сүдрийг уусгаад өгнө. За одоо болохоор консилер дээр би энэ same гэж унших юм болов. Энийг бас Солонгос дахтай Olive Young-аас авч ирсэн. Энэ миний хэрэглэж исэн хамгийн супер консилер байсан. Өнгө нь болохоор 1.5 гинэ. Тэгээ энийг би шууд нүүрэн дээрээ ингэж зурдаггүй. Тэгэхээр айгу зузаан болоод идэг. Ийм Sephora-гаас авч ирсэн 57 гэдэг энэ багсаараа одоо сая энэ дээр байсан одоо наалтсан байгаа консилеруудаа ингэж арчичаад тэгээ багсаараа ингэж авчаад тэгээд энэ нүднийхаа доор болохоор хэтрхий цохрогоо ойртуулдаггүй. Тэгээ одоо энэ хэсэг дээр бас тавих дуртай. Тэгээ уруулны энэ хэсэгтээ тэгээ ирүүн дээрээ энэ нөгөө ирүү богинохон болохоор ирүүгээ урт харагдуулах зорилгоор тэгээд нүднийхээ хурхаад баг зэрэг тэгээд ингэж
руугаа баг зэрэг оруулаад. Тэгээ одоо энийг шууд ингээд товшоод усгаж. Шууд ингээд арьс руу хайлтдаг. Тэг нөгөө суураа угаасаа нимгэн тавьсан болохоор яг консилераараа үлдэгдэл нөгөө нэг юм гэрэл өгмөр байгаа эсгүүд дээр ингээд тавьчихаар юм зузаан биш. Тэгснэ яг юм гоё жигэд гоё суур болдог. Тэгээ нүүрэн дээрээ шууд консилераа төрөхгүй ингээд багсаар авч төрөх гэж байгаа болохоор бас айгүй гоё нимгэн байдаг. Oh no, энийг усгах юм шүү. Тэгээд саяны Cushion-ийнхаа одоо энэ спонжоор нь одоо ингээд бүгдийг яг ийм жигэд болгочдөг. Одоо ингээд миний суурийг хараа. Perfect суур. Ийм гоё glowy, айгүй гоё эрүүл суур болчлоо. Одоо болохоор хураа пудр. Хураа пудрын дээр би энэ About Tone-ы 2 номерын пудрыг хэрэглэдэг. Энэ бол бүр үнэхээр супер. Миний хэрэглэжсэн хамгийн гоё пудр. Тэгээд ийм порлоноор пудрнээсээ ингэж аваад тэгээ нүднийхээ доошоогоо ингээд одоо илүү юм блёртцсэн юм шиг нөгөө фильтр өгсөн юм шиг болмоор байгаа хэсгүүд тэрээ ингэж тавьдаг. Тэгээд хамарныхаа иш оруулахаар одоо ингээ хараа зүгээр шууд ингээ блёртцсэн. Тэгээд энийг жиг тараахын тулд нэг иймэрхүү багсаар энэ болохоор Charlotte Tilbury-гийн Powder and Sculpt гэдэг багс байна. Тэгээ нөгөө ингээд жигдлээ тараагаад өгчдөг. Хамгийн жоохон гялтаах гэдэг хэсгүүд дээр ер нь бол энэ пудрыг тавьдаг. За. Тэгээд нүүрнийхээ бусад хэсгүүдээр болохоор би энэ Junxemuлийн loose powder-ыг хэрэглэдэг. Энэ нутаг пудрыг хэрэглэдэг. Тэгээд энэ юм өнгөгүй. За ингээд аль ч хэсэгтээ будаг барзаахгүй, бөөгнөрөхгүй, хитрхи юм мат биш. Одоо ингээ гоё будгаад хөгжөөд өгсөн гэсэн үг. Одоо энэ Roman-ийн энэ дээр ингээ контраараа зөндөө зураг мохоорлогдсон. Энэ болохоор Roman-ийн 02 Grey Cool. Энийг бас солонгост тахтаа авч ирсэн. Энэ айгүй таалагдж байгаа. Яг хүүтэн өнгийн хүмүүс тохирсон. Тэгээ гол нь яг хүүтэн гэхээр юм тэр чигээрээ саарл биш. Баг зэргийн дулаан өнгийн юм халж оруулж өгч байгаа болохоор гоё. Тэгээд илүү ийм одоо тод сүудэр тавьмаар байгаа бол одоо энэ борыг илүү ашиглаад ч юм уу тэгж тавьж болтго нь гоё. Тэгээ би болохоор яг энэ хамгийн бүдэг сүдрийг ингээ ашигладаг. Энэ багс болохоор 852 гинэ. Энийг би бас Olive Young-аас авч ирсэн санагдчихээн. Тэгээ нөгөө сүдэр тавьсан хэсэг дээрээ жоохон ингээд тодлоод өгчдөг. Ингээд тодорсон нь жоохон харагдчихна уу? За тэгээд нэг ийм хавтгайдуу багсаар яг саяныхаа өнгнөөс аваад тэгээд нүднийхээ доор нөгөө оруулж өгсөн шүү дээ. Тэр хэсгийнхаа сүдрийг ингээд тодлдог. Тэгээ хамарныхаа доотлол хэсгийг бас ингэж сүдрэслэхээр хамар юм шонтгор болдог. Тэгээд яг нөгөө энэ дээр сүдэр тавьсан шүү дээ. Энийг ингээд баг зэргийн тодлоод амар тодолж байгаа. Тэр нэг юмрхүү тэгээ уруулныхаа доор ингээд тодлоод өгчдөг. Энэ болохоор Dior-ийн 02 гэдэг өнгийнх нь одоо энэ Dior Backstage Glow Face Palette байна. Энэ болохоор надад айгүй удаж байгаа. Дахиад дээрэс нь контраар зурцсан. Тэгэд би энэ дээдлийн 2 өнгийг холж хэрэглэх дуртай. Яг энэ өдөр тутмын мейкап дээр бол айгүй гоё хайлайт болж өгдөг. Тэгээд яг ингэсгээд тавьдаг. Тэрхий би урд нь бүрийг энэ дээр тавьдаг гэсэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хулуушигийн нэг ивентийн сургалтын дээр нь энэ дээрээ тавьж болтгоо гэд тэгээ жоохон нүрнийхээ гол руу оруулж үз тавьдаг болсон. 868-ийнх нь багс бас Olive Young-аас авч ирсэн. Энэ бүр амар гоё гялцаад байгаа хгүй. Гэхдээ тэгж харагдаж байна уу? Камерын дээр гоё харагдахгүй байх юм. Надад ингээ харагдаад байгаа шиг биш. Тэг юм дотроосоо гэрэлтээд байгаа юм шиг. Тэгээ энэ бас Olive Young-аас авч ирсэн 861 гэдэг багс нь байна. Нэг ийм жижиг ийм хавтгай багс байгаа. Биер шиг. Тэгээ саяны 2 өнгөрөө ингээд хамарныхаа үзүүр дээр тавиад тэг энэ дээр нэг жоохон ингэ тавьчихдаг.
энэ гэхдээ гэрэлтүүлгээс нэг аягүй тод харагдах байх шиг байна. Тэгээ бас нэг хак заяа би энийг саяхан мейкапандаа нэвтрүүлсэн. Нүднийхээ энэ голд хайлайт тавьдаг шүү дээ. Тэрийг би энд тавьдаг болсон ингэж. Нөгөө солонгос одоо айдлууд нэг юм царай нь хаашаа жиргэж харсан гэдэг нэг юм клоуд байгаад идэх та маск тавьсан юм чигтэй. Тэсэн чи тэд нэр эндээ ингээ хайлайт тавьд юм билээ энэ хэсэгтээ. Одоо энэ ингээ хальт харагдаж байна уу? Тэг хөмсгөө бутгаасаа өмнө ингэж нэг ерөнхий самчуул хөмсгөн дээрээ болохоор би энэ Roman-ийн харандаг хэрэгэлдэг. Энэ болохоор супер гоё заяа. Өнгө нь ийм саарл өнгөтэй юм тасгаар бас биш, бор биш. Тэгээ энэ голдооны ийм хэсэгтэй байхгүй юу? Энэ болохоор хөмсгөний тэн шиг дүүргэж өгдөг. Тэгээ нөгөөрөө би ихлэ хөмсгөө ингээд ерөнхийний дүүргчтэй ингээ хоосон байгаа хэсгүүд энэ. Тэгээ чанга даруул тод гардаг. Тийм болохоор ер нь нэлээ юм бүдгхэн дарахгүй бол бишээ сулхан дарахгүй бол. За ингээ ерөнхий ингээ дүүргээд өгчөж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө талын ингээ ялгаанууд ингээ харагдаж байна. За ерөнхийнийг ингээ хэлбэрийн дагуу дүүргээд өгсөн. Одоо болохоор энийхээ харандаагаар одоо яг төгсгөл жоохон ийм тодорхой зурмаараа хэсгүүд ингээд зураад өгдөг. За ингээ хоёр тал болчлоо. Тэгээ одоо саний нөгөө теннерээ зурсан хэсгийг шууд ингэж үлдээхгүй. Хартлахын энэ багсаар нэг юм чигдлээд өгнө ингээд. Тэгээ энэ харандааны өнгө яг миний хөмсгөний өөрийн өснийх нь өнгөтэй айгу төстэй болохоор надад айгу таалагддаг. За ингээд хөмсөг болсон. За одоо нүдний мейкап болохоор саяны сүүдрээрээ хийн. Яг энэ сүүдэр тавьсан өнгөөрөө ийм бөөрөнхий иймэрхүү багс авч агаад ерөнхий суураа ингээд тавиад. Тэгэд ингээ хоошоогоо ингэж оруулах дуртай. За нүд тэнэлт бол ерөнхийд ингээ болж байгаа юм заяа. Гэхдээ хаяа жоохон тод будмаар байгаа үедээ би энэ тод бороос нь ингэж авч агаад тэгээ нүднийхээ яг зах хэсэгт жоохон нэмээд өгдөг. Ингээд жоохон тодорч ийн үү ялгаа байна уу? Бүтэн ингэж оруулдаггүй. Окей. Тэгээ сая энэ хамарны сүдэр тавьсан багсаараа яг энэ өнгөнөөс ингэж авч жагаад нүднийхээ доор ингэж тавинаа. Нэг бүхэлд нь. Тэгээ хүний нүрийг яг ингээ 3 хуваавал гол хэсэг нь урт хүн гэж байна, дээд хэсэг нь илүү урт хүн гэж байна, эрүү хэсэг нь илүү урт хүн гэж байна. Тэгээ тэрүүгээрээ шалтгаалаад бас мейкапаа, сүдрээ, плаша тэг яаж тавих вэ, нүрээ яаж бодох вэ, хөмсгөө яаж бодох вэ гэд бас юм одоо дөрвөн гэх юм сайшин тийм арга байдаг байхгүй юу. Тэгээ миний болохоор нүрийн энэ гол хэсэг хамгийн богинохон болохоор нүднийхээ доотлыг би ингээл тод бодож модал тэг ямар нэг мөнгө оруулж маруулаад тэгэх юм бол миний энэ хэсэг бүр юм одоо өргөн тэгээ энэ хэсэг бүр богино харагдана гэсэн богинохон зайд айгүй их юм гэж эхэлцээд тийм болохоор би нүднийхээ доотлыг тэгж амар супер тод бодох дурггүй. Нүднийхээ захыг бас хэдүүл энэ дээр тодтолцсон шүү дээ. Тийм болохоор энэ дээр бас жоохон тодтолж. За одоо болохоор нэг юм сонин бөөрийнхий багсаар нэг ханаас авч ирсэн бол Studio 17 Blending Blush гинэ. Тэгээд саяны highlight тавьсан өнгнөөс аваад яг нүднийхээ ухархай хэсэгтээ тавиад өгдөг. Ингэсгээд. Тэгэхээр нүд ингээд арай нээгдээд ирж байгаа зү. Тэг хитрхи бүр ишээ гол руугаа оруулдаг. Яг энүүхэнд нь тавиад үлдээчдэг. Яг юм баг зэргийн саатай болоод. Тэгээд саяны нөгөө хамарны хайлайтаа тавьсан багсаараа яг саяны өнгнүүдээс аваад нүднийхээ доор яг энүүхэнд нь тавьдаг. За ингээд ер нь болчихлоо. Тэгээ надад бас дахиад нэг юм гоё хайлайт байдаг. Энэ болохоор Silky Girl-ийн Berry Burst гэдэг. Бас зөндөө ингээ контророо зурц айгу удаан хэрглэж байгаа. Энэ өнгө нь энэ хайлайт бүр супер заяа. Тэгээ нүрээ жоохон тод будмаар байгаа. Хайлайтаа жоохон гоё гарамаар байгаа үедээ энээсээ би нэмдэг. Хамрны үзүүрийг зүгээр хар заяа.
Миний хамрын үзүүрийг хараа. Энэ хоёрыг хараа. Энэ бүр ингээд айр хүрхэн заяа. Гэтэ би энэ хамрынхаа үзүүрийг жоохон ихтүүлчихлээ. Тэгээ нүднийхээ эндээ бас жоохон ингээд тодруулчихдаг. Энэ харж байна уу? Одоо ингээд энэ хоёр нүдний ялгааг хараа. Сайн дуртай. Ингээл болчихлоо доо хайлайт. Тэгээ хамрных жоохон ихтчихлээ ингэж уусгач. Окей. Одоо мейкапны бүр хамгийн чухал хэсэг миний хувьд сормосны будаг. Сормосоо би заавал дэрвэлэгдэг. Тэгээд одоо ингээ харах юм бол би одоо тийм урт сормостой хүн биш байхгүй юу? Тийм урт сормостой биш байгаад. Гэтэ би сормосоо үнэхээр урт болгож бодож чаддаг. Тэгээд дэрвээс нь харагдаж байна уу? За ингээ сормосоо ингээ дэрвэлэгчлээ. Тэгээд би энэ сормосны будаг, энэ Kill Lash гэдэг Клеогийн сормосны будгууд бүр үнэхээр супер. Би бас Olive Young-аас авч ирсэн. Тэгэхээр улаан тагтайг нь хэрэгэлдэг. Энэ болохоор зүгээр уртсгадаг. Тэгэхээр богинохон сормостой учраас зүгээр нэг юм үзүүрээс нэг уртсгаад өгдөг. Одоо ингээд хоёр сормосны ялгааг ингээ хардаа. Тэгээд дээд сормосоо будчаад би ингээд үлдэгдлээр нь хөмсгөө жоох ингээд тодруулчихдаг. Тэгээ сормосны бодог сонгоход надад хамгийн чухал юм нь усны хамгаалттай байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол усны хамгаалтгүй тэгсэрний дэрвэлэгдэх сормоснууд ердөөсөө дэрвэлэгдэхгүй. Шууд сормос буцаад ингээ унцдаг. 1000 дэрвэлэгч хэрэлсэн ч гэсэн. Тэгээ нөгөө усны хамгаалттай сормосны бодгууд чинь гол нь хурдан хатдаг байхгүй юу? Тийм болохоор дэрвэлтэй идэвчээр ингээ барьждаг. Тэгээд ардаас нь би яг саяны сормосны бодгийн хар таглаатайг нь хэрэгэлдэг. Энэ болохоор жоохон өвтгөн болгодог. Одоо ингээ ялгааг нь хардаа. Түрүүний богинохон сормостой охин чи хайцсан бэ? Одоо энэ дэрвэлтэй нурт болгосныг ингээ хараач. Нүд бүр шал өөрчлөж байгаа сте. За ер нь бол ингээ болчдөг өдөр тутамдаа. Гэхдээ одоо илүү юм волюм өгмөр байгаа бол илүү тод будмаар байгаа үедээ би энэ саяны хоёр сормосны будгаа ингээ нэг давхарсан байгаа шүү дээ. Тэгээ 3 дахь удаага энэ L'Oreal-ийн Telescopic маскарагаар 3 дахь давхарладаг. Энэ нөгөө шүдэн ийм болохоор ердөөсөө сормосыг богинорүүлдэггүй. За одоо ингээд давхарлахаар ийм хоёр ялгаатай болж байна. За нөгөөнүүдээ будаад ийм болж байна. Окей. Тэгээ энэ сормосны бодог болохоор Шангрила, Ихтлгүүр гэдэг ер нь зардаг газар зөндөө байдаг. Монголд албан ёсоор оруулагдсан газрууд байдаг. Энэ сормосны бодгийн хувьд гэх юм бол би Olive Young-аас сүүлд дуусчаад захиж авсан. Тэгээ Монголд нэг 10 14 оноод ирд юм лээ. Тэгээ энийг та нар ч гэсэн захих боломжтой. Olive Young-ийн аппликейшн руу ороод тэр ер нь захих айгүй амархан. Тэгээ Ruby 888 гэх промо кодыг оруулах юм бол тэр нэмээд хямдралтай байгаа. Тэгээ миний зүгээс Olive Young-аас ямар ч ярьсанд айгүй гоё тохирно гэж зөвлөж байгаа мейкап бүтээгдэхүүнүүд болохоор саяны About Tone-ийн пудр, тэгээд энэ хоёр сормосны будаг. Тэгээд ганцхан Монгол биш ер нь өөр гадаадд суугаа монголчууд маань бас яг энэ аппликейшнээрээ захиалаад авах боломжтой. За одоо болохоор контур. Би контур тавихаас өмнө дандаа ингэж нэг юмн дээр нэг хатгачаад тэгээд тавьдаг байхгүй. Тэгэхээр айгүй гоё гардаг. Тэгэхгүй бол эхэлж тавихаа жоохон ингэж зузаан гарах гаддаг. Энэ бас Clio-гийн контур миний өмнө хэрэгжилжсэн контуруудаас айгүй удаан хатдаг. Тэгээ айгүй гоё нарийнхан гаралттай. Тэгээ усны хамгаалттай, уйлсан ч хөлөрсөн ч өртөөс ингээ урсдаггүй. Тэгээд би одоо талент харж контур тавьж чаддаггүй. Энэ контур бис тавьж чадах юм. Болчлоо. Энэ болохоор би ингээ зөвхөн үзүүр дээр ингэж тавьдаг. Тэгээд одоо энэ сормосныхаа энэ хэсгүүдийг жоохон дүүргээд өчтдөг. Одоо ингээ контуркунууд энэ ялгаатай. Болчлоо. Контур бол зурах надад айгүй амархан байдаг. Айгүй бага хугацаа авдаг. За одоо штэ дахиад жоохон тод будмаар байгаа үед хийдэг юм харуулъя. Энэ болохоор сүүлд Makeup GG-аас авсан Silky Girl-ийн 3D Ultra Fine Brow Liner гэж энэ хөмсгөний харандаа. Энэ бүр үнэхээр юм хатуу юм бэлээ. Тэнгүүд яг үсийг нэг мэг ширхээр ингээд зурдаг юм мэрэгжлийн хүмүүс байдаг шүү дээ. Тэдэрт аягүй гой тохирохоор. Тэгээ би болохоор ер нь тэгэж бодож чаддаггүй. Тэгээ энийг би мэнг тавихтаа ашигладаг заяа. Одоо энд миний мэнг байгаа шүү дээ. Энийг жоохон тодруулцдаг. Ингээд болчлоо. Тэгээд яг энэ хавцаанаа нэг мэнг тавихаар гой санагдаад. Ингээд. За ингээл миний мейкап дуслаа.
Тэгээ хаяа нөгөө суур морой жоохон буруу тавьсан. Арьс маань угаасаа л хангалттай юм чигшүүлэхгүй ядарсан байгаа үед би өөрөө угаасаа хураа арьстай юм чи миний арьс аягүй бодог жоохон барзаах гэдэг байхгүй юу. Тэр үедээ би энэ жүнсэн мөлийн энэ мистик хэрэгэлдэг. Айгүй гой нарийнхан гаралттай. Одоо ингээд уур шиг гардаг гэх юм уу. Тэгээ нэгэд цэцгаар бодог айгүй хөрхэн шингээд нөгөө юм хитрхи цемент юм шиг биш болчтой. Тэгээ одоо энийг бол хэрэглэхгүй. Бодог бол гоё байна. Уруулаа яаж будгийг харуул нэрээ. Уруулаа болохоор би энэ NYX-ийн энэ уруулны харандагаар хэлэх хүрээлдэг. Энэ болохоор юу юм бэ? New Trifle гэдэг өнгө. Яа доотлоо хүрээлсэн чинь л. Тэгээд ийм хатуу харандаа шиг биш айгүй юм. Зөвлөхөн кремлэг болохоор айгүй гоё тухтай байдаг. Тэр дангаар нэгэ хүрээлээ авсан ч үнгээ бүр амар гоё заяа. Гэтэ би глоссын урууланд дуртай. Тэрний сүүлийн үед бүр үнэхээр дууралж хэрэглэж байгаа. Энэ tinted oil байна. Энэ болохоор өнгөгүй төрөл нь Moon Drop гэдэг нэртэй T-Skin-ийнх уруулыг бүр супер гоё чигшүүлдэг. Тэгснэ глосс шиг айгүй гоё гялцдаг. Тэгээд тохгүй өрдөөсөө биш. Бүр oh my god. Тэгснэ уруулыг чигшүүлнэ. Тэгснэ глосс шиг. Oh my god энийг хараач. За ер нь ингээл миний мейкап дуусч байна да. Яг ингэж ярьж марахгүй зүгээр мейкап хийвэл нэг 30-40 минут болдог. Тэгээ ус мүсээ янзлахаар жоох хэрэгтэй юм аа. Одоо болохоор үсээ зүр дэшигээ нэг боочт юм уу. Ингэсгээд нөгөө үсээ угаагааг байгаа болохоор тэгээ би үсээ бас яаж бодгийг харуулъя заяа. Тэгээ би үсээ урдна гэж юусоо боодоггүй байсан. Нөгөө хүмүүс чинь ингээл үсээ амар гоёгоо ингээл лактал гэлдэлээд штэ ваксч макстал. Тэнгүүд надад юу ч тийм авьяас байхгүй. Дээрээс нь би вакс гэл хэрэглэх гэхээр би гараа завааруулах бүр амар дурггүй. Тэгээ сүүлд нодлон 11 сард Black Friday-ээр би нэг юм Wella-гийн том үсний лак авсан байхгүй юу? Тэгээ лак ч бас амар хэцүү хитрхи хатуу болж молоод идэв штэ. Тэг үсийг амар хураашуулаад баг хугалж муулах гал. Тэгээ амар дурггүй байсан чинь бүр ингээ айгүй зөөлхөн лака өдөр болгон хэрэглэх тохиромжтой. Гэхээр за зугаас их хямдарсан байгаа юм чи ингээ бодоод авсан чинь бүр амар гоё заяа. Энэс би амар их төрсөн ч миний үс бүр ингээл хатуурал шил тавшиг болдгоо. Тэгээ ялангуяа над шиг ингэж үсээ боож чаддаггүй хүн бол амар. Тэгээ ганц хоёр гогцоо үсээд байгаа. Зурд ингэж авчаал. Чолко бас хитрхи хоошоо ингэж гөлөөлгөж оруулмааргүй байна. Ингээд л амархан. За миний өдөр тутамдаа хийдэг энгийнээс тод болдог бодолт маань нэг иймэрхүү байлаа. Үзсэнд зөндөө их баярлалаа. Баяртай.